Тэр шинжлэх ухаан инновац гэдэг холоо сайх зүйл биш. Би зүгээр та нартай сонирхолтой нэг жишээ хэлчихье. Америк нэгдсэн улсад нэг иргэн за хийж амьддаг байсан гэсэн. Тэгээд эхнэр октоодтай дандаа хүүхдүүд нь тэгээд өглөө болох усанд орохлоор нөгөө эмэгтэй үсэг урд үсэг унждаг. Тэр нөгөө бааных нь бүглээд байдаг нэг жоон төвөгтэй өөртөө санагддаг байсан юм байна л та. Тэгэхээр мань нөхөд нэг өдөр гадаад зугаалж явж байгаа ингээд зам гэдэг юм шиг тэр ингээ өндөнд нэг наалтсан гинэ татагдаад тэгээд тэрнээсээ санаа аваад нэг бүтээгдэхүүн байсан гэж байна. Тэр нь зүгээр юм утсан дээр нэг арзар ингээ буруудч нарал арзар хийсэн. Тэгээд нөгөө бааны бол шаргуулангуудтай ингээ татхлаар өснүүд нь бөөнөрөө бүргээ гараад ирдэг. Тэгээд тэрүүгээрээ патент аваад саятан болсон гэдэг түүх байдаг. Тэгэхээр шинжлэх ухааныг холоо сайх хэрэг байхгүй. Шинжлэх ухааны технологи энэс маш энгийнээс байна. За мэдээж томоохон лабораториуд үнд үндээр эдийн засгийн байгууллагуудаар хийдэг технологиуд бүтээж байгаа. Тэгэхээр энэ бүх амьдралын процесс төр шинжлэх ухаан явж байгаа шүү гэдэг энэ агуулгаар бас маш хамтраасаа гэж үзэж байгаа. Тэгээд тэр манлайлал шиг энтерпренеруудыг бас дундаасаа тодруулаад тэрийг нь одоо төрийн зүгээс төрийн байгууллагуудын зүгээс дэмжиж өгөөд ингээм бол бас мэдээ төгслийн гац байгаа гэж харж байна. Тэгээд шинжлэх ухааны технологи инновацийн олд амжилт гэдэг ч юм уу тэр шинэ идея санаануудыг одоо амьдрал зайлшгүй нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулж түүгээрээ баялаг бүтээж бид нар сайхан амьдрах зайлшгүй шаардлагатай гэж бол би бол хувьдаа бол боддог хүн. Тэгэхээр яг энэ эдийн засгийн эргэлтэнд оруулдаг хамгийн гол хөшүүрэг болох одоо инновацийн дэд бүтцийн асуудыг түрүү амар санаа докторс хэлэлтээр ирсэн. Тэр хамтын оршуудыг хэрхэн байгуулвал зүгээр орон нутагт тэр технологи дамжуулах төвүүд тэр технологийн инкубатор тэр патентын зуршлын компаниуд за бүр цаашлах юм шинжлэх ухааны паркийн загвараар орон нутагт ямар хөгжлийн загвар байвал зүгээр энэ тал дээр та бас маш товчхон санал хэлж. За баярлалаа. Ер нь бидний зүгээс нэг юм харахад маш олон дамжлагууд хэтэрхийх одоо цонхны үйлчлэгүүд бий болчиход байдаг. Тэгэхээр нэгэнд нөгөө бидний одоо энэ яриад байгаа шинжлэх ухаан ч өнөө эсвэл шинэ санаа үүсгэн бий болгох шинийг санаачлагч маань ямар нэгэн байдлаар өөрөө ажил хийх гээд гүйхэхээр хэтэрхийх цонхтой таарахаар хүн залхаж хэлээд байгаа шүү. Тэгэхээр энэ цонхны үйлчлэг бид нар ерөнхийдөө нэг цонхны үйлчлэгээд манай засгийн газар одоо өнөөгийн засгийн газар маань бас нэлээд хумаад ерөнхийдөө маш тодорхой болгож хэлсэн. Түрүүн бас ер нь бол бидний яг гол санаа бол одоо нэг юм дээр төвлөрүүлэх гэдэг санаа. Тэгэхээр Сэлэн аймгийн хувьд ч гэсэн ер нь хаас 17 сумаас 17 сумд нь зэрэг одоо энэ энтерпренеруудыг бэлтгэх эсвэл ямар нэгэн байдлаар энэ шинийг эрэлхийлэгч, шинэ бизнес санаачлагч нарыг одоо дэвжих төвүүдийг сум болгон дээр байгуулах жоохон төвөгтэй л да. Нөгөө төвөөр бид нар аймгийн төв дээр яг энэ зангидсан нэг цонхны үйлчлэгээ үзүүлж чадах, зөвлөгөө өгч чадах. Жишээ нь оюуны өмчөөр нь жишээ нь яг та яг энэ санаачлагчтай өөрөө эзэмшээд дахиад хөрөнгө оруулалтаа аваад бизнес эхлэх хүртэл нь энэ тууштай дэмжсэн ийм нэг цонхны үйлчлэл байх хэрэгтэй. Тэр нь өөрөө системийн хувьд бид нар яриад байгаа нэг систем байх хэрэгтэй. Энэ систем бол бид үцэх ер нь үр дүнг нэг системээр хөгжүүлж нэг дараагийн үр дүн буюу дараагийн шатнд гаргадаг энэ зохицох системийг бид нар ингээд хөвгөлн дэмжиж явах хэрэгтэй юм байна. Үүний тулд ялчгүй эдийн засгийн хөшүүрөх хэрэгтэй. Үүнийг бас толгой сайдаар маш тодорхой хэллээ. Орон нутагт хүндээ чиглэсэн хөрөнгө оруулалт нь улс руу чиглээд алга болчихдог. Тэгтэл орон нутаг маш их үйл ажиллагаа хийж байна. Хэдэн 100 дахин орлого төлөвлөжөөд буцаагаад Сэлэн аймгийн хэмжээнд бондууд ерөнхийдөө ямар ч үүршгүй суугаад байдаг. Санаачлаг гаргаад ч дэмжих би түрүү бас хэлхэлдээ дурдсан. 22-23 онд 3хан төсөлтөөр 30 сая өгсөн байна. Энэ бол одоо их чамлалтай санагдсан да зүгээр гэхдээ бас ор хоосон биш. Үнэхээр Сэлэн аймаг бол санаачлагч юм байна, инноваторуудыг, энтерпренеруудыг дэмждэг юм байна. Гэхдээ энэ өөрөө ингээд зогсохгүй. Түрүүний яриад байгаа ямар их нөөцтэй, ямар их боломжтой энэ аймгийг мотивац өгөөд бид нар бас нэг тийм олон улсын энэ бүсийг ашиглаад, олон улсын энэ заглагийг ашиглаад хөгжүүлэхэд бол бид нар нэг цонхны үйлчлэгээ буюу энэ шинжлэх ухааны олд амжилт одоо олд амжилт гэхээр түрүүн шүүмжлүүлж илээ л дээ зөв. Шинжлэх ухаан гэдэг өөрөө үр дүнтэй энэ үр дүнг нь үйлдвэрлэл үйлчлэгээ нэвтрүүлэхэд бол бид нар нэг л цонхоо яваа. Тэр цонх тэр үйлдвэрлэл үйлчлэгэнд орох хүртэлх маш их хүнд даваа буюу бид нар өвчлийн хүнд гэж ярьдаг.
энэ өхлийн үндийг даван туулахад нь хамтран ажиллах тэр нэг цогц системийг бий болгоё гэдэг талаас нь одоо бид хамтарч ажиллах хэрэгтэй маа гэдэг санааг бид хэлэх хүсэж байна.